Сайн байцгаана үзэгчдээ Дорногов телевизийн D подкастын цоо шин дугаар үзэгч та бүхэндээ хүрэхэд бэлэн боллоо. За бид маш олон хүмүүстэй ярилцдаг энэ удаа волейболын спортын төлөөлөл болсон Дорногов аймгийнхаа бүсгүйтэй ярилцах гэж байна. За тэгээд оюутнууд маш их баярлалаа бидний урилгыг хүлээж авсанд. Хоёулаа ер нь нэлээд дээрээс хойш холбогдоодсэн тийм ээ. Тэгээд боломж нь олдож өнөөдөр бас нутагтаа ирээд ярилцлаганд орох гэж байгаад маш их баярлалаа. За нутгийнхаа цаа болон бас энэхүү подкастыг сонсож байгаад энэ өдрийн сайхан мэндийг хүргэе. Тэгээ зулаагаа урьж оролцсонд маш баярлалаа. Тэгээ эсний волейболын талаар болон классик волейболын талаар маш сайхан өөх түүхийг хамтаа хуваалцаж ярилцъя гэж бодож байна. За баярлалаа. Тэгээд албан ёсоороос төвчнөө танилцуулъя. За оюутя Монголын эсний волейболын холбооны ерөнхий нарийн бичгийн дарга хийж байгаа. Мөн одоо Шгшээ багийн дасгалжуулагч Тамирчин волейболын спортын мастер байгаа мөнх хоёрын оюутя. За оюутя яг ер нь бол яг хав нутгийнхан болвол чи бидний үеийнхэн гэх юм уу дээшээ доошоо нэг 10 жилээр бас нэлийн гадарлах байх. Гэхдээ оюутя маань өөрийгөө одоо Дорноговчууд болон Монголынхаа үзэгчдэд танилцуулбал хаана өсөж төрөнсөн ер нь одоо яг волейболын тамирчин яг хүн яг энэ одоо юу гэдэг бүх тамирчид чи одоо багасаа явж байгаад албан ёсны яг мэрэгжлийн сургуулийг төгссөн хүн байдаг. Гэхдээ арай өөр мэрэгжилтэй хүн шиг сонсогдчихсэн. Өөргөө нэг танилцуулбал те. За одоо миний хувьд болохоор Дорногов аймгийн Ихэд сум буюу одоо Зүрх тосгоноос гаралтай. За Зүрх тосгон маань болохоор ингээд айгүй олон уурхаачд болон айгүй олон тамирчид бас тэр дундаас төрж исэн нэг нь одоо миний ээж байгаа. Волейбол спортын мастер Шулдрын Аяжаан гэж одоо миний багш болон миний ээж хүн байгаа. За бид хэдчэн ээж болохоор тэгж ярьтیں۔ Жохон бахта нөгөө гидсэн дотроо миний охин чи гидсэн дотроо волейбол тогтоож сурцсан. Ээжтэйгээ зүг ээж нь 5 сартай байхдаа ингээд уурт хийгээл ингээд явж исэн гэж ярьдаг байхгүй юу. Тэгээд магадгүй одоо тэр волейболын анхны суурь бол мэдээж ээжтэй манд үнэхээр их холбоотой. Энэ ташрын төлөхөд бас ээжтэй энэ сайхан спортыг ингэж тий сургасан танд маш их баярлаж талархаж явдаг шүү. Мянгантай тий талархаж явдаг шүү. Бүр сүгдэж мөргөө. Би өөр ээжийнхаа одоо тоглолтын талбай дээр гарахаа өмнө ээжээсээ тэр одоо үгийг сонсоо тий. Одоо ээж гэс надад тэг амжилт төсөдгөөс гэл хэлдэг байхгүй юу. Тэгээд амжилт хүссэн л окей бүх хүрсэн болгон оноо. Гэл дотроо бодчихно. Энэ бол цэвэр миний тарина гэж явах юм уу? Тийм. Тэгээд дээрэс нь одоо бид хэдчээ манай ээж яг дотор байрны багш гэдэг байж байгаа давхар хажуудалд нь зөвлөхөд волейболын спортын сургалт ордог байсан. Тэгээд сарын төлбөр нь манайх чи 10,000 лөө 20,000-аар ээж ордог байсан. Одоо сарын төлбөр нь баг 200,000 гэж байгаа шүү дээ. Тэгээд тухайн үеийн хашаар бол 20,000 төгрөгөөр бол ээж яг хичээлдэг байсан. Одоо манай Дорногов аймгийн волейбол албаны нарийн бичгч бас манай ээж шав гэж явдаг. Бид хоёр нэг анги байхгүй юу? Тэгээ манай одоо үеийнхэн бол аягүй сайн амжилттай явж байгаа волейболын спортынхаа суурийг зөв тавиад ерөөхдөө хүүхдүүд аягүй их багшраад өрөөд юм болоо гэж. За тэгэхээр суур бол угаасаа бүр гидсэндээ хасаа боловч юм байна. Гэхдээ яг энэ спортын чиглэлээр ихтэй сургуулаа төгссөн үү? Миний хувьд ч 2007 онд хүнсний технологич инженерээр хөдөө аж ахуйн сургуулийг төгсөөд дараа нь банкны салбарт ажиллаж байхдаа төрийн банкнд бас хадгаламж банкнд бас тооцооны төвийн захирал хийдэг гэсэн тухайн цэрэн дор захирал маань миний хамгийн анхны Азийн наадмын тэмцээнийг ивент итгэжсэн. Тэгээ би хуржээд төрийн банкнд тухайд ороод захирлынхаа этгээгийг алдахгүйгээр тооцооны төвийн захирал болтлоо ажиллаж исэн. Тэгээд захирал тухай чи одоо дахиад сургууль төгсөх хэрэгтэй. Тэгээ эдийн засгийн ухааны чиглэлээр сургууль төгсөх хэрэгтэй гэдэг. Тэгээ Монголын үндэсний сургуулийг бас эдийн засгийн ухааны магистраар төгсөөд тэрний дараа бол яг миний өөрийн дотор байгаа хүсэл мөрөөдөл те чин сэтгэлийн хүсэл мөрөөдлийн дагуу Моо Алт Улсын тээврийн дээд сургуулийг 2023-аас 25 оны хооронд багш дасгалжуулагчаар бол суралцж төгссөн. Тэгээ одоо бол яг мөрөөдлийнхаа ажлыг бол хийгээд явж байна давхар. Одоо хаана ажиллаж байгаа вэ? Төв аймагт ажилладаг шиг санагдаад байна тийм ээ. Төв аймгийн Баян чанамд сумыг сонгосон шалтгаан бол байгаа. 100 волейболын спортын зуны сургалт заслангаа ажлуудыг бас манай үзэгчдээ манай бас мэдж байгаа бах. Байгальд дурлсан. Говийн хүүхдүүд чинь ус байхгүй, мод байхгүй, өвс ногоо тийм тарчигхан байдаг шүү. Тэгээд тэгсэн ч гэсэндээ одоо говийнхаа махыг ямарсандаа захиж авчруулж иддэг ч юм уу те. Тэр аймаг одоо тэр сум нутагт одоо Төв аймгийн Баян чанамд сум нь одоо бас нэг онцлогтой байна л да. Тийм байгалийн сайхан тогтцоогоос гадна Улаанбаатартай ойрхон учраас Улаанбаатар хот хоёрын одоо чанамд хоёрын хооронд бүрэн ажиллах боломжтой учраас сонгож бас ажиллаж байгаа. Одоо яг одоо миний хамгийн анхны одоо хүнсний технологич инженер мэргэжлэрээ төгснөхийн дагуу хоол зүчээр бол давхар ажиллаж байгаа. Менюгээ гаргана, ерхий ишлэг тооцоолоо гаргана. Хүүхдүүдийг ямар хоолоор илүү хангуул хүүхдүүд маань илүү шимтгэлтэй байх уу тий. Тэр дундаа би малын
5 шуу малынхаа одоо гэдэс одоодыг одоо боловсруулсан бүтээгдэхүүнээр хоол хийх айгүй дуртай. Манай тоогооч нар ч гэсэн одоо 5 цэлийн шүлтэй, 5 цэлийн будаатай шүл, шар будаатай шүл, давхар хуушур гэх мэтчлэн хоолойдог бол илүү их менюнд оруулж өгдөг. За тэгээд Төв аймгийн Баян Чанамын суманда ажиллаж амьдраад л Улаанбаатарт одоо энэ сүүлд одоо энэ Монголын эсний болиулын холбооны ерөнхий нарийн бичгийн дараагаар мөн одоо шгшээ багийн дасгалжуулагч гээд маш олон одоо ийм хариуцлагатай албыг оюутан маань гүйцэтгээд явж байгаа. Тэгэхээр өнөөдрийн ярилцлага бол мэдээж одоо түрүүн би танилцуулахдаа Монголын эсний болиулын холбооны нарийн бичгийн дарга хийж эхэлсэн. Тэгэхээр ер нь нэлээд хэдэн жилийн өмнөөс чамайг Улаанбаатар хотод ажилласнаас хойш энэ эсний болиул гээд яваад байгааг ерөөхдөө онцолж харсан юм. Тэгэхээр түрүү ярьжсэн нөгөө классик одоо эсний болиулчны классик одоо бидний ярьдгаар бол одоо заалны те болиул байна. Эсний болиул гэж хуваагдаад байх шиг байна. Ер нь одоо яагаад энэ эсний болиулыг ер нь хөгжүүлэх гээд энэ одоо эсний болиулыг барьж аваад яваад байна вэ? Энийн шалтгаан гэж бас байгаа ах гэж бодож байна. Мэдээж манай говьтой л холбоотой байна те. Энийг яриханд бол бүр ухрах хэрэгтэй юм болоо бүр бага нас руугаа очих хэрэгтэй байна. 2002 онд буюу одоогоос 24 жилийн өмнө бид эдэж энд аймгийн авраг шалгаруулах эсний болиулын тэмцээн болсон. Тэгээ тухайн үед ямар тэмцээнд явж байгааг мэдээгүй. Ээж дагуулаад явсан. Тэгээ зүүн баянд ирсэн. Зүүн баян чинь хамгийн том гэ бассейнтай шүү дээ Монголын. Тэгээд хажууд талдаа бассейнтай, хажууд талдаа маш гоё эсний болиулын талбай зассан байсан. Тэгээ тухайн үед чинь 8 сарын 30-наас 31-ний хооронд хэдхэн хоногийн дараа хичээл ороход бэлэн байдаг. Тэгээд би нөгөө гадаа бэлтгэл хийгээд нилээ ингээд шартай ээж гадаа айгу халуун байна. Миний нуртлын шоол надад айгу хэцүү байна. Би нуртлын шоолыг тайрчих уу гэдгсэн чинь тарай гэсэн чи би үсээ ингээд өгөө дээдлийнх нь ингээд шаваатл ингээд тайрсан. Тэгээд улаан пандатай гадаа тэгээ улаан панда зүтсэн. Тэгээд тэр улаан пандатай зураг бичлэг бол байдаг. Яг ингээд түүх болоо хатгалагдсан. Тэгээд тэр анхны орж исэн тэмцээн дээр гадаа бид нар тоглоо. Тухайн үед яг өөрсдөөс 1-2 насаар ах болон одоо эгч нартайгаа тоглож штэ. Тэгээд дүүтэйгээ одоо манай дүү чинь бас волейбол спортын мастер бодхон тэгээд бүсгүй байгаа. Бас одоо команд клубын маань дасгалжуулагч ажиллаж байгаа. Бодгоо төрний баг болоо тоглосон. Тэгээд хоёулаа талбай дээрээ гараад ингээд тоглосон чи элсэн дээр ингээд тоглосон чи ердөөс ингээд бөмбөгөө хүснээрээ удирдах чадахгүй тухайн үед яг ямар дүрмээр тоглож ирсэн бол санахгүй. Эсний болиулын дүрм чинь болохоор өөр ихгүй. Бодоод буудалсан яасан. Тэгээд яг медалийн төлөөх тоглолтын дээрээ гарч ирэхэд тухайн агшинд бид нөгөө хажууд бассейн байсан учраас хүүхдүүд учраас бассейн руу орж гараад сэлээдсэн чинь бассейн чинь сэлэнгууд би хүндэрчдэг өсөж чадхаа болоод бүр явж чадхаа болсон. Тэгээ ээж бүгдийг алгацсан. Одоо энэ манай уугнаа энэ дэр бас мэйжлээсэн. Тэгээд гарч ирээд яг медалийн төлөө тоглох болсон чинь гинт гадаа шуураад нүүр нүдгөө нэг дорн говийн илсэн. Тэгээд говийн илс чинь ингээд нүүр нүдгөө шуураад юу ч харагдахаа болоод за энэ тэмцээний төр зогсоо заал руу орё гэдгсэн чинь заал руу орсон чинь би хүссэн зүг рүү зогсон. Би ч одоо хэдэн настай байсан юм бэ? 12 мөртөөс юм уу? Тэгээ өөрөө гайхаад яаж тоглоод байгаагаа уучраа мэдэхгүй шүү дээ. Би ингээд тэнцээ талбай дээр элсэн дээр тоглож чадахгүй байж байсан да. Заал руу ороод медалийн тоглолтын дээр хүссэн газарлаагаа цогсоор гаад хүрэл медаль авчихсан. Тэгээл ээж хүрэл медаль авчихсан. Тэгсэн чинь дунд бид хоёрын дунд ийм хөөрхөн жижиг батламж өгсөн байхгүй. Тэгсэн чинь би сайн тоглосон, чи сайн тоглосон гэж хоёулаа нэг ширхэг батламж хоёулаа бодоосж байгаа ураад тэгээд тэгүнхтэй жалинаатаа аваад ирэн скотччуд наангутаа ингээд хойлонд нэг канандаж өгөөд тэгээ тэр одоо батламж бол одоо урт хадгалаастай байдаг магадгүй авчирсан бол илүү хөөрхөн харагдах байсан тий. Тэгээд хамгийн анхны эсний болиулын суур бол яг тэгж тавигдаад бүр дурлцсан тэйлэндээ. Гэхдээ тэрнээс хойш дахиж бол эсний болиулын тэмцээн бол Дорн говьт бол зохион байгуулагдж байгаагүй. Тэрийг бас салзан багш манаас одоо санаачдаа зохион байгуулж ирсэн гэдэг тухайн үед өөрийнхөө фэйсбુક дээр бол постлсан байсан. Тэгээд тэр тэмцээн бол ой тооноос бол гардаггүй. Тэрнтэй холбоотойгоор ерөнхийдөө эсний болиулын суур маань тавигдаад дараагийн тэмцээн болохоор 2011 оны Азийн наадам байсан. Оюутны анх дугаар Азийн наадам. Энэ бол үнэхээр элсний болиулын төрлөөр Хаянг гээд хятадын Хаянг гээд мужийн бич дээр болж исэн. Тэгээд тухайн үед багш 4 эмэгтэй 4 эрэгтэй тамирчин явнаа. Тэгээд оюутнууд байх шаардлагатай. Тэгээд чиний хувьд болохоор ингээд боломжтой юм шиг багшд нь харагдаж байна. Тэгэхээр бүгдээрээ ивент итгэж байхгүй гэж тэгжсэн. Тэгээд багшаа бүгдээрээ ивент гэж олоод ингээд явъя л да. Тэг ийм гой боломжийг хадчихгүй. Элс чинь гоё штэ гэд би бол элсэндээ дурлцсан хүн юм байна шүү дээ. Тэгээд тэр элсэн дээр гүгэл 100 болгон тэр нутгийнхаа манай зүлэгт чинь өөрөө юм жижиг юм
хараац үүргээд элстэй тэрэн дээрээ бас тоглолдог байсан маань энэ элстэй ингээд илүү их холбоотой болоо гэж бас боддог байхгүй элсэн дээр тоглоход илүү төхөм тэгээд тэр шороо шуурж исэн ч гэсэн тэр ердөөсөө наалтахгүй шүү дээ гадаа шороосоо байсан ч гэсэн тоглож лээдэг тэгээд тэр хаяан руу явсан уу тийм тэгээ хаяанг руу очиход бид найзтайгаа зүг явж байхгүй найз нь болохоор тийс сурдаг их жаргал гээд охин байсан тэгээд бид хоёрын нурууны хувьд болохоор яг л адилхан өндөртэй яг анх удаа явж байгаа учраас нөгөө хоёр мал хоёлоо нам ахсын байрал тоглодог. Бид хоёр болохоор хоёлоо өндрийн давтлагч байсан. Тэгээ холбогчийн ур чадвар давуулагч бүрэн ер нь тэгш тоглогч нар л ерөөхдөө эсний болол тоглодог байхгүй юу. Тэгээд яг ингээд очиод харж штэ нам ахсын байрал тоглож байгаа тавтлагч нар ямар хөө байдیں۔ Либор болон холбогч нар ямар хөө төвшин тоглодог юм бэ гэдгийг тухайд хараад ойлгоод мэдчихэж байгаа байхгүй. Тэгээд тэр тэмцээн дээр 8 багаас бид нар бол 7-д орсон. Тийм. Тэгээд 8 дугаар нь манай нөгөө охтод хоёр охин маань орж байгаа байхгүй бид нөгөө хоёрыг бол хожиж байгаа. Тэгээ бусад орны тамирчдаг бол хожиж чадаагүй. Тэгээд нурууны төвшин бол ерөөхдөө адилхан юм ингэж харсан. Бидээж хятад бол дэлхийд бас чансаагаар дээгүүрж явдаг учраас хятадын охтод бол бүгд бол өндөр охтод байсан. Тухайн үед бол хятадын охтод бас төрүүлжсэн шиг санагдаж байна одоо бодоход. Тэгээд тэрний дараа болохоор 2012 онд Азийн эсийн наадамд бол бас их орны төлөөлөд явсан. Тэгэхэд тухайн үед эрчим клубийнхаа гишнэртэй явж байсан. Тэгээ манай эд чинь намайг тухайн үед эсний боловлын гүнж гэж ачлаад Монголдо би чи 2-3 удаа төрүүлсэн. 2 удаа хамтарчаа сольж ороод тухайн үед River Beach-ээр бас тэмцээн болдог лээсэн. 2-2-оор тоглолтсон шүү дээ тий. Тэгээд агшнэр ген оюукайсан нэрээ тэг ингээд яг эсний боловлын гүнж. Тэгээд саяхан миний Instagram дээр манай нэг хитэн найз чи эсний боловлын эмиг их болцсон нөө гэж хэлсэн. Тэгээ нэг хэсэг дундуур нь бол эсний боловлын хатан хааж юм үү тэгэж ингээд точлоод ингээд тэгээ тэр чи 10 хэдэн жилийн турш тэмцээнд яваагүй шүү дээ. Тэгээд саяхан бол дасгалжуулагчаар бол Азийн наадамд хүүхдүүдэд дасгалжуулах явахад хошин байдлаар тэгэж хэлжсэн. Тэгэхээр нэрэ бодсон чинь ингээд амьд түүх домог болж байгаа юм байна. Зарцуулсан байна тий. Тэрийг бол найзуудын үгээр бол илэрхийлэгдээд байна шүү дээ тий. Аха. Тэгээд ер нь элсний боловлтаа 12 наснда ийм ойлголт аваад тэрнээс хойш бол тодорхой хэмжээний тэмцээн уралдаанд ороод эндээ илүү дурлаад ингээд өнөөдрийг хүртэл явж байгаа юм байна. Тэгэхээр нөгөө классик боловлоос элсний боловлол өөрөө юугаараа ялгаатай? За дөрвөн техникийн хувьд багсан өөр байгаа. Гадаа нартаа тоглож байгаа учраас 7 хуваагт 5-нд бол иргэдэг. За хэрвээ магадгүй араас салхитай бол ингээд салхиныхаа чиглэлээс хамаарат хожих магадлал өөр болчдөг байхгүй. Тэгэхээр салхиныхаа чиглэлийг тооцоож тоглоно. Нарны байршлаа тооцоол тоглоно. Мэдээж дээрээс нь нөгөө бикинитэй тоглож байгаа учраас одоо ялангуяа эмэгтэй тамирчдын хувьд тухайн одоо үеийнхаа нөхцөл байдлыг аюул сайн мэдэрч тоглох хэрэгтэй. Дөрмийн хувьд болохоор одоо зааланд буюу классический боловлол дээр болохоор бид нар одоо би чи классик боловлол дээр бол холбогчийн төрөл байрал тоглодоггүй. Дээд үнсний дээдлэг дээр бол холбогчийн төрөл тоглосон. За холбогчийн яг ингэж л дээрээс аавна. Элсэн дээр бол өндөг орсгүйгээр аль болохоор эндээс ингэж аавна. Эндээс одоо суулгас хийгээд гэх юм уу. Тэгээд зааланд болохоор бид нар ингэж хуурж болдог бол эсэн дээр ингэж хуурах юм бол шууд хураагдана. Гарыг ингэж хагас татгалтайгаар диг гэж ярьдаг л да. Диг буюу одоо бид нар монголчууд бол би сүүлийн 2 олимп тайлбар энийг бол барын саруу гэж нэрлэсэн. Барын сарууд нь барын саруугаараа бүтэн ингээ хууралтыг хийх боломжтой гэсэн. Ингээл юм бол өндөг орчин. Ингэж хуурах юм бол ингээ хөдөлж штэ. Ингэж бас хууралт хийж болно. Яг энэ хурууны үзүүрээрээ ингэж зохих юм байна тийм. Ингэж бол хууралт хийж болно. Тэгэхээр тэр бөмбөг маань эзэдгөөний хувьд одоо классик боловлоос арай нөгөө нэг том тий диаметр том эзэдгөөнд арай хүнд учраас хурууны өвгнүүд маш сайн хөгжсөн байх шаардлагатай. Хэрвээ ингэхэд л тэгээд хуруунд тулчих юм бол тэгээд гимтлээ тоглох жоох юм. Сеттингийн өндөр бол адилхан. Талбай хэмжээ болохоор метрээр ингээд багасч байгаа 8 16. Тэгэхээр хоёр тамирчин бол хангалтайгүй. Хоёр тамирчин гүйж байгаа тэр онцлог нь одоо заалны бодлол чинь 6-гийн эсрэг 6 явж штэ. Бас 9 эсрэг бодлол 9 эсрэг 9 гэж бас бодлол бас байгаа. За мөн 1 эсрэг 1 гээд одоо тек болтоо одоо хослон тийм боловлын төрлөд маш олон гарч иж бас снөө болвол ч юм уу тий. Тэгээд хоёр тамирчин тоглож байгаа учраас хоёулаа тэгш тоглохоос гадна эхний бөмбөгийг бол дээрээс авах боломжгүй. Айлаас давуулж хахад дээрээс авах юм бол 2 авалт гэж хураачна. Бид нар заалан дээр бол 2 авалт гэл зүгээр ингээд дээрээс авах болно шүү дээ. Тэгээд эхний бөмбөгийг заавал ийм байдлаас 2 алга. Ингээд талтах юм бол бас 2 авалт. Тэгэхээр энэ авалтыг үдэг одоо мэрэгжлийн хэмжээнд сурсан байх ёстой гэх юм уу. Тэгээд би өөрийгөө нөгөө кодлтэй mood on mood одоо beach болол mode on beach болол mode off гэдэг ч юм уу те. Тэгээд шууд зааландаа одоо класс руугаа шууд төвлөрөө тоглолчихно. Тэрийг нөгөө нэг switch хийхин тулд одоо
маш хурдан нөгөө нэг сэтгэдэг байх шаардлагатай гэх юм уу? Би заалан тоглож байгаа. Хольж тоглож болохгүй л гэсэн үг тий. Гэтэ хаяа заал ирсэн дээр this is speech болоод гэж хийн штэ. Зүгээр сонирхуулаа тий. Одоо юу гэдэг бидний хувьд одоо болол гэхээр одоо ерөнхийд нь л ойлгоод байна гэхээс ийм нарийн дүрм журмыг бол ойлгохгүй мэдэхгүй байгаа учраас асууж байгаа. А тэгээ Snowball гэдээ ярьж байна. Энэ Snowball бол бас одоо ямар төрөл байна? Энэ өөрөөс Монгол гэхээр одоо эсний боловлынхан хойш тоглож гин үү? Эсвэл одоо классикийн тоглож гин үү? Яг Монголын төвшний хувьд болохоор Snow волейболын тэмцээн буюу цасны волейболын тэмцээн сая 3 сард бид нар дэлхийн аваргын тэмцээн зохион байгуулах эрхээ бол авцсан байсан. Хөрөнгө оруулалт мөнгөний хувьд бол нэлээ хэмжээний мөнгө яригдчихсэн. Дээрээс нь байрлах байршил нь 5 оттой зочд буудалд одоо тамирчид 5 оттой зочд буудлын ярьж ирсэн юм байна. Тийм. Тэгээ бид хэд ерөөдөө газар усаа тодорхойлоод хамгийн боломжтой нөхцөл байдал бол тэрэлжид юм ингэж харсан. Тэгээ мөн одоо цас их ундаг тий газар. Гэхдээ тэр нь бас дулаахан байх шаардлагатай. Цасных нь одоо хэмжээ тий тэр бол ингээд тодорхойлогдсон байт юм байлээ. Тэгээд нэг тэн дээр ажиллахын тулд бүтэн жилийн одоо хөдөлмөр ажил шаарддаг учраас тэр ажлыг түр хойшлуулсан байгаа. Дараа жил одоо ойн дээрээ тий Монголын волейболын холбооны волейбол спорт Монголд хөгжсөн одоо ойн дээр бид нар дэлхийн аваргын магадгүй Snow волейбол буюу цасны волейболынхаа тэр тэмцээнийг бол өргөжүүлж авна. Эзний волейболынхаа одоо Азийн наадам ч юм уу тий Азийн аварга сургалт тэмцээнүүдийн төрлүүдийг авах боломжтой байна гэж бол бидэд хараад байгаа. Тэгэхээр эзний волейбол буюу классик Snow волейбол тий заал цас эс 3 ерөөхдөө холбоотой эсний волейболын 4 маань болохоор цаалаас арай өөр байна. Snow волейбол 3-9-3 тоглож байгаа. Бас 3-9-3 6 тийм байх тий. Тэгээд тэгсэн мөртлөө бас гадаа цагаагаар нөхцөлд тий. Аюу сонирхолтой байна. Цасан шуурга болж байгаа тоглож тоглоно гэсэн үг тий. Тэгээд бүр сая Туркид бас нэг тэмцээн байсан. Бид нар энэ тэмцээнийг хайнаантай ойролцоо болж байгаа учраас түр кэнселсэн байгаа. Тэмцээн кэнселдэх юм бол бас аюултай. Анханасаа орохгүй гэдэг бол орохгүй гэдгээ хэлээд анханасаа орно гэсэн бол орно гэдгээс явахгүй бол одоо юу гэдэг би одоо тэмцээн уралдаанд бол шууд бид тэдийг одоо бандах бүр одоо Азийн наадамд ямар ч төрлөөр волейболын ямар ч төрлөөр одоо явуулахгүй байх тийм аюултай байдаг учраас энэ дээр тамирчид болон холбоо тий дасгалжуулагч арын албан дээр бүгдэн дээр нь маш хариуцлагатай хүмүүс ажиллаж хамтарч ажиллах хэрэгтэй байдаг. За тэгэхээр хоёулаа үзэгчтэй нэг ийм мэдээлэл өгье гэж бодож байна. Дэлхийд энэ эсний волейбол одоо волейболын хөгжлийн одоо яг энэ боломж аль улсад илүү байна? Магадгүй хятад гэж нэлээд дурддагдлаа. Хятад улсад илүү хөгжсөн байна уу? Цаг агаарынхаа нөхцөл байдлаас шалтгаалаад энэ газар нутгаасаа шалтгаалаад хөгжиж байна уу? Энэ талаар эхлээд мэдээлэл өгөөд Монгол руугаа оръё те. За тэгээ. Миний хувьд 2024 оны Парисын Олимпиад сая сүүл тайлбарлаад тэрний өмнө болохоор 2020 оны Токиогийн Олимпийг бол шууд дамжуулж хүргэхэд бол яг бүтэн одоо судалгаа хийгээд өөрөө эсний волейболын талаар буцаж нөгөө нэг 10 жилийн хугацаанд нөгөө нэг мэдлэг маань ингээд томссон байгаа шүү дээ. Тэгээ буцаж тухайн үеийнхаа мэдлэгийг олж авсан л та. Апдейт хийсэн байна тий. Тэгэхээр яг тухайн орнуудын одоо хөгжлөөс шалтгаалж байна гэж би харсан. Яг хамгийн сүүлийн Олимпийг тайлбарлаж байхдаа бол за тэн дээр яасан бэ гэсэн чинь өмнө нь бол Герман улс те Латв ч юм уу эсвэл Америк нэгдсэн улс Бразил гэл төрүүлээ явж исэн бол Швейцар улс гарч ирээд 20 жил Олимпиад оролцоогүй тэр тамирчид эсний волейболын төрлөөр. Тэгээд тэр тамирчид яагаад гарсан бэ? 2018-д 19-д 2 тамирчин байсан. Тэгээ бид тэр хоёрыг тайлбарлаж байхдаа гайхсан л та. Ерөө ихэвчлэн 25-аас дээш насны аль хэдийн одоо заалны волейболоосоо ингээд 25 наснаас дээш ингээ болоод заалны волейболын карьераа дуусгаад ч юм уу эсвэл угаасаа анханасаа бич волейболын төрлөөр 70 ирэг дээр тоглож байгаад гараад ирсэн тамирчид байсан бол тэр хоёр хүүгийн хувьд болохоор 18 настайд хоёулаа Олимпийн аварга болсон. Би тухайн үеийн тоглолтыг шөнө дунд үүр цайхаа алдаад тайлбарж байгаа байхгүй яг ингээ хэдий ингээд ингэжсэн тэгсэнтэй би бүр уйлангаа яг тэр тоглолтуудын медалийн агшин тоглолтуудыг дандаа уйлж ингэж тайлбарж байгаа байхгүй чин сэтгэлээсээ уйлаад тэгээ медаль тийм мэдрэмжээ медаль авж байгаа тэр агшинг одоо мэдэрч байхдаа ингээд Монголын төрийн дуулаа тэгээ би тэмцээн уралдаан болгонд орохдоо ингээд Монголын төрийн дуулыг ингээд нөхөн дээрээ гараад явж байгаа та манай Монгол улстай хизээ нэгэн цагт ингээд Олимпиад оролцоод ингээд зогсож байхад би ингээд уйлаа тий яг энэ мэдрэмжийг дандаа авж байгаа юм шиг тэгэж дотор ингээд сэтгэл ингээд дандаа тийм мэдрэмж авч төрийнхөө дуулыг сонсдог байхгүй юу. Тэгээд тэр хоёр хүүг авж байгааг хараад бид нар тэр нь бол боломж ойрхон байгаа юм байна. 20 жилийн дараа энэ хоёр орж ирээд тий өмнөх Олимпийн аваргуудыг Германы хоёр тамирчин байгаа байхгүй юу. Тэр хоёр тамирчны хувьд болохоор нэг нь 42 той нэг нь
30 хэд настай байлаа. Тэгэхэд насны хязгаар тавьдаг юм уу тий? Хязгаар байхгүй. Америкийн нэгдсэн улсын 2 тамирчин гэхэд 43 настайдаа Олимпиад орж байхдаа 4 дахь Олимпиад оржсэн тамирчин байсан. Тэгэхээр тэр хүнийг эсний боловол дээр үнэхээр Америкийн нэгдсэн улсын тэр тамирчин 42 нас хүртэл нь үнэхээр хожиж чадахгүй шүү. Тэгэхээр тэр залуу бол үнэхээр супер те од байгаа байхгүй юу. Тэгэхээр Германы бас миний одоо шүтдэг тамирчин байт юм л да. Лавр Людвиг бол үнэхээр супер тамирчин одоо 39 нас 38 настайдаа Парис Олимпиад ороод яг зодог тайлж байгаа байхгүй юу. Уг нь Токиогийн Олимпиад зодог тайлна гэж аль биесээр мэдээлэл хийсэн байсан. Тэгээд магадгүй Токиогийн Олимпиадээр зодог тайлах хэрэгтэй байсан боловч лавра гүйц тамирчин байхгүй байсан учраас 38 настай лавра буцаж камбэк хийж хүүхдээ төрүүлжээ. Токиогийн Олимпиадээр яг Токиогийн Олимпиад дараа жирэмслээд төрснийхаа дараа 2 жилийн дараа форумд ороод тэгээд Олимпиад буцаж гарч иж байгаа байхгүй юу. Хамтрагчаас байсан байсан. Тэгээд хамтрагчийн хувьд бол нам агсаар тоглодог байсан. Тоглогч нар ерөөхдөө урд блокер буюу 2 тоглож байгаа шүү дээ. Блокер байрлал тоглож байгаа тоглогч маань урдаа хаачна. Дефендер буюу артал тоглож байгаа тоглогч маань арталтаа пасаар. Лаврагийн хувьд бол дефендер тоглогчор тоглодог. Өндрийн хувьд бол метр 83 таа. Ер нь бол өндөр тоглож байгаа байхгүй юу. Гэхдээ сая одоо дэлхийн түвшин ярьж байгаа учраас Америкийн нэгдсэн улсын тамирчин руу буцаад орё л да. Эмэгтэй 2 тамирчин талаар яриа. Тэн дээр манай одоо Америкийн нэгдсэн улсын 2 тамирчин маань болохоор метр 60 тавтай. Намхан. Бид бол метр 72 таа байгаа даа шүү дээ. Тэр метр 68 тай хамтрагч нь метр 60 метр 92 тай. За энэ хоёрын хосол супер байгаа. Тэгээд тэр хүн тамирчин эсэн дээр ямар супер өсөрч гарч ирд юм бэ? Одоо сүүлийн үед ми краш байгаа тамирчин байхгүй юу? Тэр охин бол үнэхээр гоё тоглолтыг үзүүлж байна л да. Дэлхийд даяараа Олимпийн аврагуудыг сая Парисын Олимпиар Бразилийн 2 тамирчин маань төрүүлсэн байхгүй юу? Эмэгтэй тамирчид маань төрүүлсэн. Тэгэхэд тэр хоёрыг сая дэлхийн авраг дээр Америкийн 2 тамирчин маань хожичлаа л да. Бразилийн 2 тамирчин маань бүр супер нэг нь багаасаа одоо хөл бөмбөр хичээдэг байсан. Эсэн дээр түрүү нэрээ дөрмөө дахин шинжилгээ хийхэд толгоогоор авч болно мөргөж. Тэгээд юуны тамирчид толгоогоор ингэж хуурж мордог. Багаас нь хөл бөмбөгийн үндсэн суурин тавигдсан учраас тэр толгоогоор авах авалт хүзүүний онцлог байна тий. Хүзүүний булчин бас нэлээд сайн хөгжсөн байгаа учраас тэгэж бас аваж одоо ходжижсэн түүхт бас байна. Тэгэхээр эсний боловол дээр би бас дэлхийн төвшинг бол айгүйх удамтай тамирчид орж ирж байна. 1996 оны Атлантагийн Олимпиар ээжин тоглоод дараа нь 2000 оны Сидней Олимпиар ээжин тоглож исэн бол охин 2024 оны Токиогийн Олимп болон 2020 оны Токиогийн Олимп болон 2024 оны Парисын Олимпиар охин тоглож байгаа гэдэг. Вау, энэ ямар гоё мэдрэмж вэ те. Би тэрийг бүр ингээд тайлбарлаад сууж байхдаа ингээд бас л нөгөө тогтсон мэдрэмж аваад те. Би бол ээжтэйгээ ингээд тоглож одоо миний охин ээжтэйгээ ингээд магадгүй ингээд хин нэгэн хамтрагч ингээд яаж яхад ээж нь ингээд дасгалжуулаад ингээд сууж чих юм болоо те. Тэр болгоо ингээд толгоонтор ингээд зурс хийгээл ингээд бичигдээд явж штэ. Тэгээд бодолд ороод ирсэн байхад тэр чинь яваандаа ирээдүйд бэлгэн тодорхой одоо мөрөөдлүүдийн нэг болоо авчиж байгаа байхгүй те. Тэгэхээр ер нь бол одоо эсний боловлын хөгжил бол одоо бүхэл улс орнд байна гэдгийг бол харуулж байна тийм ээ. Манай Монгол улсад одоо яг хөгжлийн үе шат гэж ярих юм бол одоо ямар шатандаа яваа гэж харж байгаа вэ? Мэдээж альва спорт, альва улс орон хөгжөхөд өөрсдийн гэсэн одоо тийм тодорхой цаг хугацааны бэрхшээлийг давж гардаг штэ тий. Одоо ямар үедээ явж ийн гэж онцлох. Одоо энэ ингээ харах юм бол оюутныг бас тодорхой бас өөрийнхөө магадгүй одоо 20 жилиг бол одоо эсний боловлтой холбогдсон байна л да. Ингээд түүгээс нь сонсох юм бол. Монгол орны түүхийг ярихын тулд буцаад бас ухрах хэрэгтэй. Катарын Дохо хотод болсон Азийн наадмаар одоо эрчим клубын тамирчин Инх магч тэгээд ноён клубын тамирчин Баярмагч хоёр оролцсон байсан. Тэгээд тэр хоёрыг харчаад үнэхээр бас бахархсан. Тэр хоёр айгүй бас гоё тоглогч тэр. Баярмагчийн хувьд болохоор бид хоёроос өндрөөр ойролцоо гэх юм уу. Инх магчийн хувьд болохоор бас метр 80-тай ч юм уу. Бас өндөр тоглогч нар. Тэгээд тэр хоёрын хувьд болохоор бас амжилттай бол тухайн хамгийн анхны одоо гадны улс руу зорсон тэмцээн бол байсан байлаа. Тэрний дараа бол нэлээд тасраад гадагшаа бол эсний боловлын төрлөөр яваагүй байжгаад бид нар яг Азийн оюутны наадамд бол 2011 онд яваад 12 онд Азийн наадамд яваад 14 онд дахиад Азийн одоо оюутны 2 дугаар их наадамд явахдаа 4-р байранд орсон. Энэ бол миний хувьд бол үнэхээр супер амжилтайсэн. Тэн дээр бол хамтрагч маань Алтан сууд гэдэг одоо бид хоёр маань одоо хоёлаа дасгалжуулагч давхар болоод найз маань ч гэсэн ингээд ахмадын ус артуудаа хоёлаа хамт тоглоод те ингээд би бинийхээ харахаар хайр хүрэл ингээд харахаар уйлж гад ч юм уу те. Тэгээд хоёлаа ингээд нийлж агаад шавндраа нэг баг болгоод оруулдаг ч юм уу те. Сая 14 улсын аврагаар бол 2 шаваа нийлүүлээд хамтдаа оруулсан. Тэгэхээр амжилттай супер тоглосон манай хүүхдүүд. Тэгээд 14 онд
Монголынх тэгж оролцсон юм байна. Маш амжилттай 4-р байр гэдэг бол. Тийм. Тэрний дараа Данангт яг одоо энэ одоо бид нар одоо явах байгаа Вьетнам тусна тэмцээн дээр болохоор би яваагүй. Манай тамирчид маань оролцоод багийн дөнгөөр эмэгтэй эрэгтэй багийн нийт дөнгөөрөө болохоор 3 дугаар байранд буюу хүрэл медаль авсан тийм түүх бол бас байгаа. Тэгээд одоо бид хэд 10 жилийн дараа одоо тэмцээнд явах гэж шүү дээ. Тэгэхээр Монголын эсний боловол бол одоо яг буцаад унаад те 10 жилийн турш ямар ч тэмцээн уралдаанд явахгүй байжгаад шинэ одоо шатандаа дахиад гарч ирж байна гэж үзэхэд бол болно. За одоо явах гэж байгаа тэмцээн болохоор Хайнанд болно гэж сонссон. Тэгээ Хайнанд явахаас өмнө оюутан маань ирээд бас мэдээж одоо Монгол улсад энэ элсний волейболыг хөгжүүлэхэд тодорхой хэмжээний хувь нэмэр оруулаад явж байгаагийн хувьд манай Дорноговь аймаг бол өөрөө элсний ариун их нөөцтэй. Дээрээс нь энэ нутгийн охин маань элсний волейболыг хөгжүүлэхэд явж байгаа учраас энэ ярилцлагыг бас зорж угтаж хийж байгаа. Тэгэхээр энэ Хайнанд болох гэж байгаа тэмцээнд 10 жилийн ард дээр явж байгаа гэж ойлгож болох уу? Ямар бүрэлдэхүүнтэй явах гэж байна? Одоо бэлтгэл яаж хангагдчих байна? Сайхан асуулт байна. Хайнаны өмнө бид чинь сая 10 сард Бахрайн явчихад ирсэн. 2 сарын турш хүүхдүүд маань бол шалгаруултандаа оролцоод бэлтгэл хийгээд холбоо шинээр холбоо байгуулагдсан шүү дээ. Бид нар чинь BG волейболын холбоо гэдэг эсний волейболын холбоо маань. Тэгээд ерөнхийлөгчөөр болохоор ганц зэрэг захирал маань ажиллаж байгаа. Ерөнхий нарийн бичгийн дараагаар бол би өөрөө яг ажиллаад бас ерөнхий дасгалжуулагч явж байгаа. Яг эсний волейболын төрөн техник өөр учраас хүүхдүүдийнхээ илүү одоо тий олон жил одоо өсвөр идэрчүүдийн хүүхдүүдтэй ажилласны хувьд 16 хүртэл насны хүүхдүүдээ бас Бахрайн руу бас аваад яваад ирсэн. За тэр дунд маань бас манай Дорноговь хүүхд маань бас багтаад явсан байгаа квант хөтөлбөрийн тамирчин Сэлмөнгөд охин маань. Айгу манайхаас айгу олон тамирчид бас шалралтанд оролцсон. Нийт 16 охин 18 хүү оролцсон баха. Тэгээд дундаас бол хүүхдүүд маань яг хөнгөний багш, сэтгэл зүйн багш, сэтгэл зүйч багш гэд 2 сарын туршид шалралтанд оролцож байгаад шалралтанд бол 2 охин 2 хүү одоо шалгалж ороод Сэлмэн маань бас тэрний тоондоос орцсон явж байгаа. Дорноговь маань бас эсний уйлуулчт маань бас үргэлжлээд ингээ явж байгаа шүү гэж хэлэхэд бол таатай байна. Гэхдээ Шигшээ багийн бүрэлдэхүүн бол Дорндоос бол охин авсан. За мөн Улаанбаатар хотоос 2 хүү маань бол оролцож гоё гараагаа бол тавьсан байгаа. Яг албан ёсоор шинэ холбоо байгуулдаг гэх юм уу. Тэгээ одоо шинэ холбоо байгуулагдсанаас хойш одоо 2 дахь том тэмцээнд оролцож байна. Энэ бол насан туршидтэй хувьд болохоор хамгийн анхны буюу холбоо байгуулагдсанаас хойш хамгийн анхны тэмцээн бол энэ Хайнаны наадам байгаа. Энэ дээр одоо оюутны хувьд өөрөө тоглох уу? За энэ тэмцээн дээр бол зөвхөн дасгалжуулагч уу? Энэ тэмцээн дээр бол миний хувьд бол тоглолчоор орж байгаа. За. Тий, яг одоо дараагийнхаа тамирчдад өөрийгөө халааг өгөхийн тулд тий тамирчдаа бэлдэх шаардлагатай байхын тулд шууд бид нар одоо 70 дээр очиод 7 хоног л бэлдэх хугацаа бол байгаа. За яг элсний волейболын төрлөөр яг Монголд 3 удаа Шигшээ багийн төлөөлөл болоод явсан хүний хувьд бол дээрэс нь яг өөрөө ажиллаад ингээ явж байгаа учраас зөвхөн өөрөөгөө сонгохгүй шүү. Тэр чинь маш олон хүмүүсийн тий сонголтоор ингээд хамтрагчийн маань сонгоод хамтрагчтайгаа ажиллахын тулд өөрөө сонгогдсондоо бас би өөрөө баяртай байгаа. Би өөрөө болохоор яг дасгалжуулагчаар явбал илүү дээрэн болов гэж одоо холбоонд санал өгсөн боловч тамирчнаар яваа гэд тушаал авсан. Тэгээд энэ тушаалын дагуу өөрийнхөө бие махбод болон сэтгэл зүрхээ оюун ухаанаа бэлдээд тий чин сэтгэлээ зориулаад бол одоо өөрийнхөө бие махбодыг бол бэлдээд явж байна. Оюунтай хэр одоо шартай вэ? Одоо тамирчин хүн болгон шартай л байдаг байх тий. Тэрийгээ нөгөө янз янзаар илэрхийлдэг хүмүүс байдаг шүү дээ тий. Яаж илэрхийлдэг вэ? Мэдээж одоо энэ Хайнад болох ч байгаа бол Азийн элсний наадам гэж явж байгаа шүү дээ. Хэдэн улсаас тамирчид ирэх үү? Тэгээд яг ингээд тоглолтын мөчөд өөрийгөө ингэж одоо удирдах авч те ингэж явна гэдэг бол хэцүү шттэ. Бид нар ч одоо ингээл жоохон спорт сонирхдаг хүний хувьд мэднэ. Энд дээр яаж өөрсдийгөө одоо та бүхэн ингээд яг ингээд мэрэгжлийн тамирчдын хувьд те илүү ингэж яг барьдаг вэ те. Яг энийг ярихын тулд бас чухал шаардлагатай тий хамгийн анхны тэмцээн бол эзний бодлын төрлөөр хэлжсэн тий одоо тэр шуурхтай байна уу одоо өөдөөс хараа хүн ингээд уурлал эсвэл өөдөөс хараа хүн өөрийгөө онгороод ч юм уу те ингээд ямар нэг ингээд муухай мэдрэмж төрүүлж хахад би хараад ерөөхдөө ингээд сууж идэг төрлөө байхгүй юу тэгэж ингээд өөрийгөө илүү их ингээд дарж ягаад буцаад тэрийг ингээд ботороо бодоо бясалгаж штэ би өөрөө бясалгалаар хичээлэн гэхэд хайшаа те ерөөхдөө бясалгал ингээд хийж өөрийгөө илүү их тайвшруулдаг тийм хүмүүсээс ямар нэгэн халдлага ч юм уу эсрэг багаас тийм реакшн гараад ингэж яах юм бол миний хувьд өшөө илүү ингээд тайван байгаад тэрийг хожлоор мэдрүүлдэг ч юм уу те эсвэл өөрийнхөө нөгөө оноо авалтаар мэдрүүлдэг ч юм уу талбай дээр штэ
Тэгэхгүй хит ингээд сэтгэлийн хөөрөлд очиод хит ингээд уналтаад байж болохгүй. Энийг зөв төвшөнд бариад амьсгалаа хүртэл зөв байрлаж тэр чин талбай дээрх тэр бүхнийг мэдэрч штэ. Тэгэхгүй ингээд гэж орилоод ч юм уу хит ингээд орилол ингээд мэдээж гоё орилж болно. Реакшн гаргалаа буцаад тэр реакшнаасаа буцаж доошо буугаад те хэвийн байдалтай ороод төвлөрөөд бөмбөг төвлөрөөд тэргүүт яадаг гэж. Ирж байгаа бөмбөний хурд удаашраал миний гар дээр ингээд зөөлөн ирээл буцаж ирж байгаа бөмбөг хурд ингээд удаашингуудаа харахад хүртэл бөмбөг цохиод ингээд гарт орж байгаа нь мэдрэгдээд энэ болгоо нэг тийм сүүлийн үед мэдрэмж нь илүү тулгуурлж байна. Илүү их аз жаргалтайгаар тоглож байгаа юм уу? Би махад бүтэн мэдэрч байгаа гэсэн үг. Эсийн төвшин тоглож байгаа. Одоо тэгээд дасгалжуулагчаар явах тоглогчоор явах, тамирчнаар явах бол арай жоохон өөр болчихж байгаа гэсэн үг тий. Тэгээ яаж энэ олон ажлаа зохицуулж бэлтэж гин би болон сэтгэлээ мэдээж одоо өөрийн бие сэтгэлийг бэлдсэн ч гэсэн одоо энэ олон хүн явах гэж байгаа учраас ачаал их байгаах гэж бодож байна л да. Тэгэлгүй яг ачаал бол үнэхээр өндөр байдаг. Дээрээс нь нарийн бичгийн ажил спонсор олох те. Энэ бол цэвэр бас санхүү явж байгаа шүү дээ арталт нь. Санхүүгийн асуудлаа шийдвэрлэх. За мөн одоо би ч өөрөө гэр бүлтэй хүн гэр бүл үр хүүхдийн асуудыг шийдвэрлэх, шавнырын асуудыг шийдвэрлэх те. Магадгүй тухайн үед одоо ингээл хүүхдүүд одоо дүү залгаад те. Тэр олныг маш хурдан нөгөө нэг дасгалжуулагч нэг байр суурь байна л да. Талбай дээр тухайн нөхцөл байдал те эвгүй ингээд өөрчлөлт ирэх юм бол маш хурдан дасгалжуулагч тайм авдаг ч юм уу те эсвэл солилцоо байдаг ч юм уу яг тэр шиг одоо нөгөө нэг амьдралыг зохицуулах тал дээр илүү их туршлагатай мэдлэгтэй чадвартай болоод ирсэн байна гэж өөрийгөө дүгнж байгаа. Гоё юм. Тэгэхээр одоо энэ манай энэ Монголын элсний боловлын холбоо бол одоо хамгийн ойрын зорилтууд юу вэ? Мэдээж одоо энэ хаяаны тэмцээн бол маш чухал байгаа юм байна гэж яг хоёулынгийнх нь ярианаас бол ойлгохдоор байна. Ер нь цаашдаа юу руу зорж байна? Бидэд бол хамгийн ойрын одоо зорилго бол 2028 оны Лос Анжелес руу зорж байгаа. За классик волейболтой харьцуулахад элсний волейбол маань 3-3 шиг одоо оноо авалтаар явдаг гэсэн үг. Цуглуул. Оноогоо цуглуулах юм бол бид нар Лос Анжелесийн одоо олимпиадт хаалгаа хийгээд байгаа. Наашир ороод ирээ те гэсэн тийм одоо зорилго бол байгаа. Гэхдээ хүн болны одоо бодол зүрхтэй сэтгэлд одоо олимпиан болох одоо хүсэл байгаа штэ. Гэхдээ хүн болгоо олимпиан болж чадахгүй, олимпийн тамирчин болж чадахгүй те. Тэр болгонд одоо тэр багийн бүрэлдэхүүнд ороод явна гэдэг чинь одоо тухайн хүний одоо энэ далд ухамсар чинь шингэцэн байж те одоо шингэцэн байж л одоо тэр үйлдэл алхмыг бол хийж штэ. Тэгэхээр хүн болгон бол чадахгүй гэхдээ хүн болгонд боломж бол байгаа. Тэр хичээхэд бол бидэрт болохгүй юм байхгүй байгаа даа штэ. Тэхийн тулд бид нар бэлтгэлийн форум хэрэгтэй байгаа. За дээрэс нь жилд бол 10 тэмцээнд орох шаардлагатай байгаа. 10 тэмцээнд орохын тулд бид 10 тэмцээн. Ямар их тэмцээн. Тэгэх юм бол сар болгоо ингээд дамжаад одоо заалны волейбол руу бүр орох ямар ч боломжгүй болчихж байгаа байхгүй юу? Ингээд орж тойроод явна. Гэхдээ хэрвээ заалны волейболын магадгүй би одоо жишээ төр дээр яриа л да. Ажлынхаа тэмцээнд орохоор бол тухайн тэр сарынхаа тэмцээнийг кэнселдэж жагаад энэ тэмцээнд орохгүйгээр энэ ажлынхаа тэмцээнд орчоод би бусад тэмцээнд орох боломжууд байх юм байна. Тэгэхээр ингээд далайн эргүүдээрээ тойроод ч юм уу те өөр орн руу тойроод оноо авах системтэйгээр явна. За бидний хамгийн бага оноо бол нэг 2500 оноо байгаа. Дээдлэн 3000 оноо авах шаардлагатай байгаа. Энэ одоо хайнааны тэмцээн дээр бол бидний зорилго бол 5 дугаар байранд орж 250 оноо цуглуулах. Нагаягийн тэмцээн буюу бас 9 сар тэмцээнд бас байгаа. Энэ тэмцээн дээр мөн адил одоо медальт байрууд руу зүтгэх тийм том зорилгоодыг амбицтэйгээр хэдий ингээд 10 жил гарна тасарсан явж байгаа ч гэсэндээ зорилго тавиад явж байгаа. Мэдээж энэ болгоны ар дээр нөгөө төсвөн бүгний асуудал явж байгаа гэж байгаа. Тэгэхээр мэдээж тамирчдын бэлтгэл сургалтад хангах нөхцөл гэдэг бол хамгийн чухал. Дээрэс нь одоо элсний боловлол бол мэдээж одоо зуны 3 сар одоо Монгол улсад маань байна. Гэтэл одоо тасралтгүй бэлтгэл сургалт хэрэгтэй болно. Тэхийн тулд тэмцээн уралдаануудтай орно. Монголд одоо зөвхөн 3 сар бэлдээд авахгүй шүү дээ. Одоо өвөл болчдаг хаанаа бэлтгэлээ хийж ингээд иймэрхүү асуудлууд бол маш их байгаа. Энэ дээр одоо хөрөнгө оруулах нөхцөл боломж юу байдیں۔ Та бүхний одоо зорж байгаа бас ямар ажлууд авал? За бидэд болохоор одоо нарлаг волейболын сан гэдэг дэрэгдээ сантай байгаа. Сангаараа дамжуул бас хөрөнгө оруулалтууд босгох тал дээр бас ажиллаж байгаа. Гэхдээ маш олон тэмцээн уралдаанд оролцох шаардлагатай байгаа учраас одоо жилдээ 10 тэмцээнд орох шаардлагатай байна. Олимпийн эрхээ авахын тулд биднийг бас
тамирчин болгон дээр тий. Гэхдээ олон тамирчин биш энэ чинь эмэгтэй 4, эрэгтэй 4 тамирчин одоо санхүүжүүлээд хамтарч ажиллах за цалин мөнгөний тодорхой болох тий. Гол нь тамирчид санхүүгийн тал дээр асуудалгүй байх юм бол бэлтгэлээ хийхэд ямар ч асуудалгүй болчихж байгаа. За тэгээд мөн бид эдийн зорилго бол өвлийн спортын ордонтой болох зорилготой байгаа. Өвлийн спортын ордонтой болж хамаад бид нар далайн эр дээр яваад ямар ч шаардлага байхгүй. За жишээл Герман тамирчид яга тэгэд амжилттай байгаа тий. Германы тамирчид бол энд ор бич болол гэж ярьдээ. Заалан дотроо эсний байлуултай. Тэн дээрээ одоо бэлтгэлээ хийгээд явж явах бүрэн боломжтой байдаг учраас гадаа ямар ч үсэн хамаагүй дотор бэлтгэлээ маш сайн өндөр зэрэглэлт базаацаа учраас тэр тамирчид маань амжилттай байгаа учраас бид нар хамгийн түрүүнд хөрөнгө оруулалтын одоо босгоод ирэх юм бол за ялангуяа дорн говьт бол ингээд тий дулаахан байдаг учраас баг 10 сар хүртэл дулаахан байдаг тий. Тэгээ дээрэс нь хавар эрт болдог гадаа дулаараа сайхан болчдөг учраас дорн говьт маань бол бүрэн боломжууд байна. Ерөн бүх аймаг орон нутгуудад ерөөхдөө хөгжүүлээд явхад зөв зүйлд хөрөнгө оруулах юм бол одоо тий буцаад гарах одоо тэр үр дүнгууд нь тий буруу зүйлд онцгой сэргийлэх дээрэс нь эсэн дээр өөрөө явах маань эрүүл мэндийн ач холбогдол ямар их вүлээ тий бид нар одоо эсэн дээр явж одоо өдөр тутамдаа одоо энэ бид нар одоо вакуум чи вайфай ч юм уу тий гар утастай холбогдож байгаа учраас өөрийнхөө биеинд байгаа хорт байцыг гадагчлуулахын тулд газардуулах хийхин тулд бид нар хөл нүцгэн явах бүрэн боломжийг үүсгдэг учраас биенээс хорт байц бол хөл нүцгэн явах тий гараараа тэр одоо эсэн дээр хүрэх ч юм уу тий тэр олноор дамжиж одоо гардаг тийм одоо эрүүл мэндийн ач холбогдолтой байна шүү дээ. Тэгэхээр бид нар хөрөнгө оруулалтынхаа сангаар дамжуулж хамгийн түрүүнд өвлийн одоо ордонтой тий заалтай болох одоо сонирхолтой бол байгаа. Харин би чамтай нэг хальт таарахад энэ талаар ярьжсэн. Одоо энэ ямар шатандаа яваа бол тий энэ ордон байгууллага хаана байгуулахаар зорж байгаа юм. Энэ загварын ордон зөвхөн одоо Монголд нэг байх юм уу эсвэл одоо энийг орон нутгуудад бас барих боломж байгаа юу? Орон нутгуудад барих боломж байлгүй яах вэ? Хамтдаа ингээд яг байгуулъя тийм үү те манайх одоо эсний боловлын заалтай болох гэж байна. Та бүхэндээ хамтарч ажилламаар байна гэх юм бол манай пэйж хуудас руу эсний боловлын залуучдын холбоо болон Federation of Beach Volleyball Mongolia гэсэн пэйж хуудасаар бас холбогдох бүрэн боломжтой. Мөн Улаанбаатар хотод болохоор цэцэрлэг түрээлэн дээр бидэд хамгийн анх 2018 онд төслөө өгчээсэн байхгүй юу? Олимпийн төрлөөр ингээд тухайн үед цэцэрлэг түрээлэнгийн дараагаар оюун зал ажилласан болох юм байна. Боломжтой байна. Олимпийн төрлийг бид нар санхүүжүүлээд цэцэрлэг түрээлэн буюу хамгийн одоо монголчууд очих боломжтой газар цэцэрлэг түрээлэн талбай ихтэй тийм. Танай холбоон дээр боломжтой байна гэж хэлснээс хойш ингээд одоо ажил нь жоохон удсан. Маш олон ингээд төрийн юм байдлаас болоод ингээд тэр бол жоохон удсан. Гэхдээ энэ жил бол дахиад бид нэр ингээд маш олон одоо цэцэрлэг түрээлэнгүүд байгуул гэж байгаа. Хамгийн түрүүнд Баянзүрх дүүрэг те цэцэрлэг түрээлэн руугаа дахиж чиглээд энэ дээрээ эзний үйлдвэрлэлийн том талбайтай болох мөн одоо налаах дүүрэг те дүүргүүд рүү ингээ хандсан том талбайнуудыг тогтжуулах хаар одоо бэлдэж байгаагаас гадна аймаг орон нутгийн хувьд бид нар одоо цөлжтийн эсрэг те давхар хажуудалтаа усан тийм жижиг сантай те хөөрхөн юм зохион байгуулалттайгаар эсний боловлыг хөгжүүлэхээр хажуудалд нь бас мал аж ахуй маань явж идэг те тэр бэлчээрийн дахлыг одоо зогсоох ч юм уу те цөлжтийг зогсоох мөн элсний боловлоо давхар хөгжүүлэх тухайн аймаг орон нутгийг эзэмжүүлэх те тухайн сумыг эзэмжүүлэх ерөн сум болгон дээр боломжтой гэж бол төслөө бол харж байгаа. Одоо Улаанбаатарт тэгэхээр нөгөө ордон маань хаана баригдах ч вэ? За ордонг бол бид нар ерөөхдөө төслөө бичээд явж байгаа. Энэ ордонг бол одоо налаах за эсвэл мөрөв баян чадмаж гэж магадгүй байгаад байна л да. Аль боломжтой нөхцөл байдлаар хангаж одоо удирдлагууд нь те дэмжиж ажиллахаараа тэн дээр илүү их бидэд нээлттэйгээр хандж байгаа. Төслөө бол аль хэдийн бол бичсэн. Тэгээд одоо тухайн газрууд руу бол төслөө бол өгөө явж байгаа. За тэгээ ордонтой болчих юм бол манай ялангуяа шгшээ багийн тамирчид маань байнгын одоо бэлтгэл хангагдах боломж үүсэж байгаа юм байна. За ордноос гадна манай ялангуяа Дорногов гэлтгүү Монгол улсын 21 аймаг тий 9 дүүрэгт бол гадаах талбайдаа л одоо ил сайхан асгаал тий сэтгэ зоогоод ерөнхийдөө талбай гаргаад өчгөд бол эхний ээлжний суур бол ингээд нөхцөл бүрдчих боломж байгаа юм байна. Тэгэхээр ялангуяа манай Дорноговд бол одоо зүүн баян гадаа бассейн маань одоо жил болгон ажиллаж байна тий. Та хэд чинь бас нөгөө шандад ирэхээрээ ийшээ онцгой байлын гадаа очиж бэлтгэл хийгээд идэг тий. Шүүхтэр бас тий шүүхтэр тий. Тэгэхээр ийм боломжууд бол ер нь бол нээлттэй байгаа. Ерөөсөө энийг таниулах, сурталчлах, иргэдэд ойлгуулах, харуулах те энэ бол чухал байгаа юм байна. Тэгэхээр одоо Хайнааны энэ Азийн элсний наадам болвол их чухал байна. Энийг бол одоо манай Монголын телевизүүд бол дамжуулах байхаа гэж
харж байна. Ямар телевиз дамжуулах вэ? За энэ дээр яг медиа баг явж байгаа эсэхийг сайн мэдэхгүй байна. Ямар ч үндэсний Олимпийн хороо бол өөрсдийнхөө медиа багтаагаа явна. Манай холбоо бол өөрсдөө медиа баггүй явна. Гэхдээ хувийн одоо нөгөө нэг арын алтныхан бол одоо тэрийг хариуцж байгаа. Тэр талаар одоо би бас зарим зүйлүүдийг бодол ингээд арын алтандаа үлдээсэн байгаа. Тийм яг медиа тал дээрээ. За мэдээж одоо хятадын сувгуудаар ч юм уу зөндөө олон ингээд нээлттэйгээр явах хаа. Тэгээ тэр үед бол яг энэ эсний болиолыг сонирхож байгаа хүүхэд багчууд одоо магадгүй энэ одоо олимпийн төрлийг те хөгжүүлэхэд сонирхолтой байгаа хөрөнгө оруулагч нар бас мэдээллийг илүү авах гэж бодож байна. Тийм бол хөрөнгө оруулагч нартаа ч гэсэн бид айгүй бас боломж саналуудыг бас өгж байгаа. Хэрвээ та бүхэн бас үзээд хамтарч ажиллах хөрөнгө оруулах тал дээр ажиллах хүсч байвал бас мэдээлэл маань энэ нэвтрүүлгийн доороос тийм пэйжүүдээс ч юм уу авах бүрэн боломжтой байгаа. Одоо татврын 1% тийм татврын 1%-аас чөлөөлнө гэдэг бол асар их одоо том хөрөнгө оруулагчууд. Тэгэхээр тэн дээр бас хамтарч ажиллах гарц юу гэдэг тэн дээр бол бүрэн боломж байгаа гэдгийг бол хэлэхэд бол таатай байна. Энэ жил Копа 17 болох гээд маш олон хүмүүс бол анхаарал хандуулж явж байна. Энэ дээр ямар оролцоотой байна? Мэдээж одоо бас нэлийн хүмүүстэй холбогдох боломжийг хайгаа явж байгаа л гэж бодож байна. Коп 17 одоо 8 сард болох гэж байгаа. Тэгээ бидэд энэ бол яг цөлжилтийн эсрэг, байгаль орчны эсрэг тий. Дээрэс нь одоо спортын дуу хоолой болж байгаагаараа айгүйх онцлогтой юм байлээ. Тэгэхээр энэ бол бидний манай даа ялангуяа холбооны хувьд бол асар том боломж гэж харж байгаа л да. Энэ дээр бичсэн төслүүдээ бид тухайн үед одоо бас удахгүй телевизүүдээр танилцуулах байх гэж бодож байна. Магадгүй хэвлэлийн баг хурал хийх байх. Хэвлэлийн баг хурал хийгээд бас энэ дээр бас хамтарч ажиллах бүрэн боломжтой. Тэн дээр бидний гол зорилго бол цөлжтийн эсрэг, дээрээс нь байгаль орчноо хамгаалах, мөн элч тамирчнаа тодруулах. Одоо Монголоос одоо элч тамирчин бол нэгдсэн үндэсний байгууллага дээр байдаг эсэхийг бол сайн мэдэхгүй байна. Мөн тэгэхээр бид нар бол яг эсний болиолынхаа төрлөөр элч тамирчингаа бас сонгож шалруулах бодолтой бол байгаа. Тэгэхээр хинний тэ аавын охин тэ ээжийн хүү байхыг бол бидэд одоохон тул таашгүй. Тэгэхээр хүн болгонд бол боломж бол байдаг. Тэгэхээр боломжоо бол ашигласаа гэж хүсэж байна. Тэгэхээр оюутгийн хувьд гэх юм бол одоо мэрэгжил нь бол хоол зүйч нэг талаараа тамирчин байгаа тий. Тэгэхээр энэ хоол болон энэ спорт хоорондоо салшгүй холбоотой. Тэгэхээр одоо магадгүй маш олон одоо энэ одоо волейбол тайртай янз бүрийн спортоор хичээлдэг хүмүүс хоёулынгын ярилцлагыг үзэж байгаа. Яг юун дээр зөвлөгөө өгөх вэ? Яг зөв хооллно гэдэг юм уу? Яг энэ спортын бие ялангуяа одоо эмэгтэй хүн чинь одоо ээж болоод буцаад нөгөө формонд ороод ингээл явж байгаа. Эрэгтэй тамирчид бол ингээл ингээд одоо бие хааны хувьд өөрчлөлт магадгүй бага штэ эмэгтэй хүнтэй харьцуулшгүй. Тэгэхээр энэ дээр яаж анхаарч ирүү гэдэг нэг юм хувийн асуулт асуумаар санагдлаа. Эмэгтэй хүний хувьд тийм. Хоол, хөдөлгөөн, сэтгэл зүйн яг цэвэр холбоотой байдаг. Тэгэхээр хоолоо идэггүй хүүхд угаасаа бэлтгэл дээрээ сулдаж очдог учраас өглөөнийхөө одоо насны онцлог бол бас байгаа. Үнэхээр жин хасгаж байгаа бол ямар хоол идэх үү те. За даа ялангуяа тамирчдын хувьд за яг өөр дээрээ сүүлүүд ажиглаж байгаа давхар би ч өөрөө өөртөө туршлага хийж штэ, туршилт хийж байгаа. За энэ дээр гэхдээ мэдээж зүгээр нэг энгийн туршилт хийхгүй штэ. Яг Монгол хүний биеийн тохирсон онцлогтойгоо тэгээ манай багш болохоор мөх туулгай багш байгаа. Туул багш маань болохоор яг TB гэдэг аппликейшнийг зохион бүтээсэн. TB аппликейшн дээр болохоор яг бүтэн одоо хоол зүйн зөвлөгөөнүүд бол байдаг. Дээрээс нь чат GPT гэдэг туслагтайгаа ярилцсан шүү дээ. Өөрийнхөө биеийн онцлогынхаа тал дээр ярилцсан. Гэхдээ хамгийн чухал зүйл бол сая бид нар одоо даа ялангуяа халуун оронд очиж тоглож байгаа тий. Халуун оронд очиод одоо хамаагүй их одоо хэмжээгээр мах идэх ч юм уу эсвэл хит их хэмжээгээр нүүрс тустай нөгөө бялуу мэлуугаа идэх ч юм уу. Тэр бол нэг зохицуулах шаардлагатай байдаг. Тэн дээр одоо өөрийнхөө дуршлыг өөртөө хяналж ярих. За би яг яах гэж байгаа вэ гэдгийг бодно шүү дээ. Мэдээж одоо магадгүй ээжийн чансан бах те тэр одоо гүзийн салат ч юм уу те тэр болгон бол үгээр хийлжгүй маш гоё тансаг амт байгаа шүү дээ. Тэр бол нэг өөрийнхөө тархитай л ажиллана гэсэн үг. Идж явахдаа таашааж идэх те баярлаж идэх талархаж идэх энэ болгон хүний биед орохдоо үгүй яа би чинь дэглэм барьж байгаа шүү дээ гэл ингээл жоох итгэл юм бол мэдээж тархалнаа. За дэглэмтэй ч гэсэн би нэг ингэ талархаж одоо манай догш ноён хутагт данзар авж байгаа гэсэн үг шүү дээ. Энэ архийг те энэ сархтыг ингээ сайхан ус олгоод ууя гэдэг шиг яг тэр одоо мэдрэмжийг ингээ өөрийнхөө тархинд бас аягүй сайн суулгах хэрэгтэй байд юм болоо гэж бодож байна. Тэгээ дээрэс нь одоо сая Бахрайн тамгисууд бид нар Бахрайн явхад эндээс нэлээд сэрүүхэн нөхцөл байдалтайгаас явж байгаа шүү дээ.
тэг градусаас 35 градусд бид нар очисон. Гэтэ дундуур нь Туркид очиж бид нар 7 хоног бэлтгэхдээ Монголын яг нэг гоё салхитай зам байдаг шүү дээ. Нэг 25 градустай оройн гоё салхи. Тиймэрхүү нөхцөл байдалд байжгаад шууд тийм Бахрейнд очиж байгаа. Тэгээ Бахрейнд очиход болохоор манай хүүхдүүд эхний 2 өдөр хожигдсон. За мэдээж хүүхдүүд учраас тэгээ хүүхдүүдийн хоолны туршилт ч бас өөр өдөг шүү дээ. Би нөгөө нэг хамаагүй хянаж одоо цагдах гэхээс илүү тухайн биений онцтой тохируулж харьцаж байгаа байхгүй юу. За тэгээд ингээ хоолныхаа нөөцийг багасгаад за хүүхдүүдээ тэгээ тоогоочтойгоо ярьж шифт манай дээр ингээ те Mongolia beef noodles өвч юм уу те ингээ хийгээд өгөөч гэд жороо өгч байгаа. Мэдээж яг миний жорын дагуу хийгээгүй. Гэхдээ Mongolia beef noodles өвгээ бичсэн дээрээс нь ингээ арах гурилтай шил байсан те. Тэгээ тэгтээ тэр нь удаан говь байсан. Тэгтээ эдээ тэр өдөр манай охтууд хойдсон. Хөвгүүдийн хувьд одоо парт гаргаж хожигдсон. Энэ бол бидний хувьд маш том амжилт болоо. Тэгээ тэрний өдрүүдээс хойш ингээд тоогоочтойгоо ярилцаа те хүүхдүүдийн хоол ингээ зүгээр тэр нэрэл орж байгаа байхгүй. Хүртэл нь Mongolia гэдэг үг гарсан. Тэгээ тэр үг те тэр үгнээс гадна тэр шүлийг хараад тэр хүүхдүүдийн бүтэн хожих сэтгэл зүй орж иж байгаа учраас хоол бол те спорттой салшгүй холбоотой энэ бол бүтэн сэтгэл зүй юм а гэдгийг бол тэн дээр давхар туршлага авч байгаа юм л да. Тэгэл одоо нийл туршлага болоод ирсэн байна. Тэг хүүхдүүд маань те хүүхдүүдийн хувьд ч тэр оролцож байгаа хүмүүс авч явж байгаа хүмүүсийн хувьд бол хоол нэрээ спорттой бол салшгүй холбоотой. За тэгээд ер нь түрүүний ингээ яриан дээрээс ажиглахад нөгөө нэг болиулын тамирчдын хувьд одоо өндөр нэлээд чухал юм шиг мөртлөө одоо сүүлд тэр нөгөө хаанхын хоёр тамирчин юу бол Америкийн хоёр тамирчин бид нар намхан тий намхан хүмүүс бас байгаад байна. Тэгэхээр яг энэ спортоор хичээлээ хийж байгаа хүмүүс бол яавал амжилт гаргах юм. Өндөр чухал юм уу? Намхан байх нь бас чухал юм уу? Ингээд амжилт гаргаж байгаа хүмүүсийг харахаар одоо л хамаагүй юм шиг л надад ингэж санагдчихээн л та. Мэдээж өндөр байвал давуу тал болох байх. Тэгэлгүй яах вэ? Тэгээ нөгөө суналттай бий гэж ярьдаг байхгүй багш нарын хэл дээр ингээд хүрхгүй юм шиг очижсаа очоо хүрчдэг. За энэ бөмбөнд амжихгүй дээ гингот. Тэгээ би ингээ хүний бие чи өөр ингээ энэ одоо энэ даал мөрөөр ингээ салаал ингээ уршилж штэ ингээд өндрийн одоо зогсож явахад одоо биний одоо өндөр ингээ зүгээр ингээ зогсож явахад 2 м 24 болчихж байгаа байхгүй юу? 2 м 24. За энэ дээр үсрэлтэй нэмээд ороод ирж штэ. Тэгэнгუთ нэг 3 м ч юм уу те болох боломжтой болчихж байгаа байхгүй. Тэгэхээр ард өөрөх би одоо шавнараа байдаг байхгүй. Бити өөрийгөө намхан гэж бод. Чи 1.50 мөртлөө чи бол 2 м шүү. Гэт байнга өөрсөнд нь хэлнэ. Тэгээ хүүхэд өөрийнхөө сэтгэхүй суудгаж ирэх чинь штэ. Би өөрийнхөө өндөр дээр 50 см нэмэх хэрэгтэй юм байна штэ. Багшааг хэлсэн юм чи би тийм гээ итгэждэг. Тэгэхээр энэ үе итгүүлэх үйл явц чаг чухал байгаа байхгүй. Тэгээд тэр тамирчин бас юугаараа давуу талтай байсан бэхээр би угаасаа л эсний боловол дээр супер тоглодог. Тэгээ Америк нөгөө тамирчин ба штэ. Метр 68-тай. Уртлын тоглолт метр 91-тэй. Артынхаа үүргийг супер гүйцэтгэж байгаа. За ирсэн мөнгөө цохих албагүй. Зүгээр тэр зайн дээр ингээл болоо. Ингээл болоо тий. Тэр үйлдэлүүдийг маш ухамсартайгаар бие махбодтой болоо оюун санаандаа шингээсэн тий. Магадгүй дасгалжуулсан үнэхээр супер дасгалжуулж байна штэ. Тэр хүнийг тэгж эсэн дээр тэгж ажилуулдаг болтол нь тогтуулаад өөдөөс нь дандаа л метр 80-аас дээш тамирчид тоглож штэ. Хоёр тамирч нь 2 метр 80-аас дээш хамтарч нь метр 1-тэй. За тэгвэл уртын тоглож хангалттай хаагаад өчлөө тий. Тэгэх юм бол энэ тамирчин мэдэрч хамгаалж байгаа байхгүй юу? Дуртай газар руу хамгаалж штэ шилжиж байна. Тэгээ энэ болныг сурахад одоо юу гэдэг хүүхдүүдэд ялангуяа дасгалжуулагч тамирчид багш хүүхдүүдэд хэлэхэд чиний нуруу чухал биш ээ. Чи өөрийнхөө тий ур чадварыг эсний боловол дээр гарах бүрэн боломж байна. Арын бүс дээрээ тоглож байна. Окей, либоро тоглодог одоо тоглогч нар байдаг шүү дээ. Яг тэр шиг гэхдээ арын бүс дээрээ тоглохоос гадна чи холдмоор байдаг, бас давталчмаар байдаг тий. Тэр олныг бол эсний боловол ингээд хөгжүүлээ хийж өгöd байгаа байхгүй. Тэр хүүхдийг ингээд хөгжих боломжоор нь хангаад ингэ тийм үү те гэж гоё мэдрэмжийг аваад байна штэ. Заалт нь болохоор би ганцхан урталтаа хаачаад арших штэ. Тэг би бас пас авчмаар байж гэж хөөрхөн тэгчихэд тех боломжийг би ч болол те эсний болол бүрэн оруулж ирж байгаа учраас хүн болгомд боломж байдаг те боломжийг ганцхан ашигладаг хүн гэж байна, ашигладаггүй хүн гэж л байгаа даа штэ. Тэгэхээр ашигладаг төрлийн хүн болохын тулд чи аюу гоё хүн болгонтой зөв харьцах хэрэгтэй. Оюун санаагаа зөв байлгах хэрэгтэй. Хийж байгаа үйлдэл чинь зөв байх хэрэгтэй байгаа даа те. Магадгүй яг алдаа гаргаж болно. Тэн дээр бити өөрийгөө ингээд доош нь хийлгээд тий. Ингээл югтгч ингээл цогч бөхөж юм алдаа гарч болно шүү дээ. Тэг чинь гутаа өөрийгөө цохох эсвэл өөртөө муухай үг хэлж болохгүй угаасаа ад болохоор өөрийгөө магтаад тий. Сайн сайхан үгээ хэлээл би махадаа ч гэсэн бэлтгэнэ шүү дээ ингээд чи сайн шүү тий. Өвдөг минь чи сайн ажиллаж байгаа шүү гэд. Тийм учраас хүүхдүүд минь
өөрийгөө өндөр нам өргөн бүдүүн гэж голох шаардлага байхгүй. Гол нь энэ спортод дуртай, хайртай энийхэн давуу талыг л олцсон байх хэрэгтэй тий. Тэгхийн бол амжилт бол байна гэж хараад байгаа. Нөгөө нэг 4 удаа олимпиад орсон тамирчид ч байна, анх удаа ороод төрүүлж байгаа тамирчид ч байна шүү дээ тий. Тэгэхээр энэ боломж бол байна гэж харж байна. Оюутны одоо бэлтгэлдээ хичнээн одоо манай шгшээ багийнхан тэмцээн бол одоо нэг 12 хоногийн дараа болох ч юм байна шүү дээ. Хэдий хэр хугацаа зарцуулж байна. За яаж бэлдэж чинь одоо шин зааланд бэлдээд байна уу яаж юм гэж асуух гэдэг юм л. Тийм, зааланд бэлдэж байгаа Монголын нөхцөл байдалд бол зааланд бэлдэнэ. Тэгээд өдрийн ер нь бол 2 бэлтгэлтэй байгаа. Өглөө 9-өөс 11 цагийн хооронд хөнгөн бэлтгэлүүдээ хийж байгаа, мөн жим хийж байгаа. За тэгээд өдөөс хойш 3-аас 5-ын хооронд дандаа бөмбөгтэй бэлтгэлүүд хийж байгаа. За эсээ боловлохын бөмбөгөөр болохоор пас авах тий тэг мэдрэмжээ оруулж ирэх. Тэгээд одоо орой хэдэн цагт унтах уу? Орой ерөөхдөө 10 гэхэд аль болохоор орч байгаа тий. Тэгээд хооллоо бас аягүй сайн зохицуулж байгаа. Өглөө усаад нэг өглөөнийхөө бэлтгэлийн дараа ерөөхдөө цайгаа ууж байгаа. Өглөөний цагаа гэх юм уу? 11 цагаа. Одоо үлэн ерөөхдөө бэлтгэл хийж байгаа гэж ойлгож болох юм уу? Дотор өөхөө ерөөхдөө хасах шаардлагатай байгаа. Ягаад гэвэл бид чинь бикинтэй тоглох шаардлагатай байгаа шүү дээ. Тэхийн тулд одоо өөхөлтийн хэмжээ. Гэтэ мэдээж өөрөө ядрааж болохгүй. Мэдрэмжээ ядаж болохгүй тий. Биеийн пропорцийг үндсэн байрал дээр нь байлгах шаардлагатай байгаа учраас тэгээ өглөө бас нэг 5 өндөг. За барахгүй бол 4 өндөгөө нэг бананатайгаа идэх ч юм уу тий. Эсвэл өндөг байхгүй үед бол нэг авокадо, нэг бананатаа идэх ч юм уу. Аль болохоор хөнгөн байдлаар ерөөхдөө хооллох гэж хичээж байгаа. Сүүлийн нэг 2 сар. За тэглгүй яхаа эсний боловч өөрөө нөгөө нэг бие маань ил бикинитэй тоглодог учраас бас нэлээ одоо монгол шиг бүрэг ичимхий хүмүүс яажуд бол бас л зөрөгтэй одоо тоглох спортууд энийг штэ тий. Одоо цаад үнэхээр гой модны болж байгаа тий. Бас олон хүмүүс сонирхож ерөөхдөө холбогдож байна. Сая бол эсний боловлын холбоос шинжлэгдсэн гэж сонссон тий. Тэгэхээр одоо хамтарч ажиллая, инги хүүхдүүдээ эсвэл одоо хэзэнээс яг үгээ зөвлөгөө хэр авч байна. Өчтөр ингээд галт тэргийн цугаа явж хаад богоон цугаа явж хаад болохоор таньжин л та ингээд зуныхаа сургалтыг хизээ авах вэ гэд бидэд яг зуныхаа сургалтыг ерөөхдөө авахаар бас төлөвлөж байгаа. За. Давхар мэдээж тэнд одоо шгшээ багийн тамирчид маань бэлтгэлээ хийгээд те хамтарч гарна. Тэгэхээр энэ бол хүүхдүүдийн хувьд бол маш том боломж ихгүй олон гоё тамирчтай зөв бэлтгэл хийнгээ олон гоё багш нар болон те хүүхдүүдэд танилцах бүрэн боломжийг бол бас олгодог. За тэгэхээр одоо хамгийн сүүлийн бас сонирхолтой асуултыг асуумаар байна. Миний хувьд хэм бол одоо бас хэвлэл мэдээллийн салбарт ажилладаг. Ингээд камерны урд ярина гэдэг бол яг бид нар мэрэгжлийн хувьд одоо энэ мэрэгжлийг эзэмсэн учраас ямар нэгэн айдасгүй гэдэг. За оюутныгийн хувьд хэм бол би 2020 оны яг Токиогийн олимпик үзээд сууж хахад нэг ийм танил хоолоо яваад юу л ингээ харсан чинь оюутны маань олимп тий Токиогийн олимпик эсний боловлыг тайлбарлаж ирсэн. Тэр үед үнэхээр бас бахархаж хүлээж авч ирсэн. Дараа нь 24 онд Парисын олимпик бас тайлбарлалаа. Энэ тайлбарлах санал хаанаас ирв? Тэгээ яаж хүлээж авав? Одоо ингээд эфирийн биш хүн одоо эфирт олимп тайлбарлаа байж гэн гэдэг бол хэн болгоны бас нэг тайлбарлаад байдаг амархан ажил биш. Маш их одоо уншиж судлах энэ спортыг ойлгодог, мэддэг байх хэрэгтэй. Энэ түүхээс бол асуухгүй өнгөрч болохгүй хаа. Энэ дээр айгу гоё байсан. Яг боловсрал телевизээс залгаад өөрөө ингээд яг эсний боловлын төрлөөр ингээд Монголд байгаа ганц хүн юм бэ штэ гэж хэлэхэд бүр баярлаад. Тэгээд чи ингээд одоо олимпик хэлж байна. Тэгээд хамтарч ингээд тайлбарлана. Эдэр ууган болон Батцээ гэдэг. Вау, хоёр тэ ингээд бас Монголын урдаа барьдаг хоёр спортын сэтгүүлч нар штэ. Тэгээ бид хоёр хоёрыг багшаа гэж дуудаад байгаа байхгүй яг тухайн үед ингээд та хоёр бол ингээд миний хувьд ингээд багш шүү. Би айгу гоё ингээд суурай тавиад эхэлчлээ. Айгу азтай байна тий. Тэгээд би тэгээд нөгөө нэг сэтгүүлч нар ингээл бас л ингээд часгийсэн асуулт асуудаг шүү дээ. Тэгээд би тухайн үед тэгчихсэн байхгүй намайг ингээд доош нь хийсэн миний мэдхгүй асуултыг битээ хадаас цугаараа асуухынхаа өмнө над руу ингээд хэлээдээ ингээд хэлж асууж болох уу гэж. Ердөөсөө чамааг ингээд те эвгүй байдалд ороосон асуулт бол асуухгүй харин чи ингээд мэддэг юм аа ингээд өөрийнхөө ингээд те гоё ингээд мэдрэмжээр ингээд тайлбарлаа яваарай гэхэд ингээд эвгүй гоё татан санагдаж байгаа байхгүй. Тэгээд эдэр угаан Бацаа хоёртой цуг ингээд ээлжлээд ингээд тайлбарласан. Тэгэхэд бол үнэхээр бас ингээд мэдлэг бол үнэхээр супер хөрөмтлөгсөн гэж би бас өөртөө баярлдаг байхгүй. Тэгээ боловсрал телевизийн маань ч гэсэн ингээд дуусгаад аюу сайн байлаа те ингээд тэгээд тэр яг одоо 2020 оны Токиогийн олимпик тайлбарлаж байхдаа би тэгэж бодож ирсэн.
бидэрт олимп ийм ойрхон байгаа юм байна шүү дээ тий. Ягаад гэвэл яг эзэн орон өөрийнхөө зохион байгуулагдж байгаа магадгүй эрхээ аваагүй байсан ч гэсэнтэй эзэн орны хоёр тамирчин орж ирсэн. Хоёулаа намхан байсан. Тэгээ Япон орн ч угаасаа ерөөхдөө нэг өндөр бол биш шүү дээ. Классик болоолээрээ ч гэсэн. Тэгэхээр хоёр тэр тамирчныг харчаал ерөө ингээд дотор багтчихад байгаа байхгүй юу? Боломж байгаа юм байна шүү дээ тий. Ингээл тайлбарж байхдаа ингээл инээ төрөл гой санагдал ойрхон санагдал. Тэгээ тэрний дараа Парис Олимпийг тайлбарлаад бол бүр ойрхон санагдсан. Дээрээс нь Эйфелийн цамхагийн урталтай ингээл том ингээд бич хөлөлийн талбаас нь ингээл тэрийг ингээ хараад бараг л өөрөө Эйфелийн цамхаг дээр очсон юм шиг тэр мэдрэмжийг аваатай ингээл нэг камер ингээл ямар гой ингээд тойрж иргэдэг лээ. Тэгэхэд болохоор яг бас Тэмүүж ингээ бас мэрэгжлийн тайлбарлагч, спортын тайлбарлагч залуутай бол хамтарч яг тайлбарлсан. Тэгээ бас тэндээс яг тухайн үед хүмүүс унтж хахад те ингээд дуртай спортод тайлбарлаад суухаас чанга юм шиг ажил юм шиг мөртлөө үнэхээр дуртай те учраас би яг цагтаа очиж гоцоогоол те ингээд бүх тайлбаруудаа бичсэн, ярих юмудаа бичсэн, тамирчдынхаа судалгааг нэг бүрчлээ хийсэн, шууд амжилтан дээр ороод шууд амжилт явж байгаа учраас алдаа гаргаж болохгүй. Хэрвээ алдаа гаргаж болно шүү дээ. Алдаа гаргасан бол тэрийг маш хурдан засаад тайлбартаа эргэж одоо нэг магадгүй одоо тамирчны нэрийн буруу хэлэхтэй он сар өдрийн буруу хэлэхтэй зөндөө бол асуудал байна шүү дээ. Тэгээд хамгийн гоё сонирхолтой нь одоо хоёр олимпийн циклийг ингээд нэг олимпийг тайлбарлаад дараагийн олимпийг тайлбарлангууд нөгөө өмнө орсон олимпиад орсон тамирчид маань хэр их одоо өөрчлөгдөж орж ирж байна. Тэгээ энэ хоёр ялгаа нь юу байсан бэ? Энэ дээр нэг юу саанд орж ирж байна. Шведийн хоёр эгчтэй хоёр орж ирсэн байсан. Өмнөх олимп дээр нь болохоор эгч нь өөр хамтрагчтайгаар орж иж ирсэн. Тэгээд дараагийн одоо Парисын олимп дээр болохоор дүүн өөр хамтрагчтайгаар орж иж ирсэн. Тэгээ би энэ хоёрыг харсан байхгүй. Бас удам судрын судаа шүү дээ. Ээж нь тасгалжуулагч байгаа юм л та. Тэгвэл энэ хоёр охин 2028 оны Лос Анжелесийн олимпиар магадгүй нэг хамтрагч болоод ороод ирэх магадaltaй болоо гэж би харсан. Гэхдээ заримдаа эгчтөнөр чи хоорондоо тарахгүй тохиолдол байдаг шүү дээ. Тийм болохоор тустай хамтрагчтай ороод байгаа болоо гэж харсан. Гэхдээ энэ хоёрын зохицол хамт орж ирэх юм бол дасгалжуулагч хүний нүднээс би тайлбарлаж байгаа шүү дээ. Энэ хоёр хамтаа орох юм бол магадгүй олимпийн аврагууд болох боломжтой харагдаж байгаа байхгүй. Дараагийнх нь болохоор Чили улсын хоёр тамирчин. Хүн болон краштай байдаг шүү дээ. Тэгээ Чили улсын хоёр ах トゥ Грималт гэдэг. Тэр хоёрыг бас ингээд тэр хоёр болохоор хоёр үээлтэй гэхдээ бас амжилт. Айгу ойрхон харагдаад байгаа байхгүй. Чилийн тэр хоёр болохоор 3 дахь олимпиад орж байгаа. Гэхдээ болохоор тэр хоёр маань болохоор байнга хамтарсан бэлгээ те. Нэг Грималтын ах нь аав нөгөө тасгалжуулагч учраас тэр хоёр ингээ үеэлээрээ хамтдаа ингээ бэлтгээгээд 70 дээр чийл дээр ингээ чи дээрээ те бэлтгэе мэйждэг байна шүү дээ. Тэгэхээр тэр хоёрыг одоо мадгүй ингээ чийлдээ одоо тамирч нь хожих боломжгүй учраас тэр хоёр 3 дахь олимпиадаараа гараад ирж байгаа байхгүй. Тэрхээ аваад. За өнөөдөр битэрийн ярилцлаганаас үүдэлтэйгээр манай Дорноговь аймагт энэ элсний боловол бол илүү хөгжих байхаа гэж бодож байна. Ялангуяа бас мөн Монгол улсад маань тэгээ 2028 оны Америкийн нэгдсэн улсад зохион байгуулагт Лос Анжелест болох те дараагийн олимпиад манай Монголын тамирчид орсон байгаасаа гэж хүсэж байна. Яагаад тэгэхээр бэлтгэл бол галт тэрэг хэдий хөдөлсөн гэдэг шиг одоо маш олон тэмцээн уралдаанууд хүлээж байна. Эндээ яваад эхэлсэн байгаа тий. Миний асуугаагүй асуулт ч юм уу орхитуулсан зүйлээ л оюунтай маань одоо яриарэ гэж хэлмээр байна тий. Бид бол одоо ингээд яг том амбицтайгаар хөдөлж байгаа шүү дээ. Нэг түрүү хэлсэн шүү дээ галт тэрэг хөдөлсөн байгаа гэдэг. Яг энэ үед болохоор бидэртэй хамтарч ажиллаж байгаа тий. Мөн одоо энэ том түүхийг бүтээлцэх магадгүй олимпиан болох боломжууд бидэрт байгаа учраас магадгүй 28 оны олимпиан болоод оролцлоо гэж бодоход 2032 оны олимп бол медальт хүрэх бүрэн боломж байгаа гэдгийг бол бид нар аль хэдийн алсын хараагаар бол харсан тий. Тэгэхээр энэ болгон дээр цаашдаа түүх бүтээц хүн болгонд бидний одоо зам бол нээлттэй байгаа. Мөн одоо хүүхэд залуучуудаа тий олон хөөрхөн би нэг бяцлал хийхдээ тэгдэг байхгүй юу? Дэлхийн өнцөг булан бүрт байгаа тий мянган шавнар маань тий бүгд эрүүл саруул байгаасаа тий удахгүй багштайгаа уулзраасаа гэдэг ч юм уу тий тэр болгон миний яг одоо багш бэлэн болоход шавн ингээд гараад ирдэг тий тэр гой шавнар маань удахгүй гарч ирээсээ тий тасгалжуулагч хүний хувьд тэр боломжуудыг тэр замыг нээгээд өгөх юмсан тий эсний болол ийм гой спортч гэдгийг бас хүүхд болгонд мэдрүүлэх одоо тэр замыг одоо гэрэлтүүлэх нэг хүнийх нь нэг нь байгаасаа гэж өөрийгөө айгүйх хүсэж ин л да. Мөн тэр хүмүүс маань хүүхдүүд маань гараад ирлээ гэж бодоход хамтдаа ингээд одоо урагшлаад явах тэр баг хамт олон маань ч гэсэн ингээд бидэртэй зүг энэ зам дээр гараад ирээсэй гэж бол хүсэж байна.
Тэгэхээр одоо тэр хүмүүс бол бэлтгэгдчихэл байгаа тий. Аха мэдээж тэрийг замын заахын тулд одоо замын яг ингээд зөв чиглүүлэхийн тулд та бүхэн бол одоо энэ тэмцээн уралдаанд бол тууштай оролцоод явна. Нийт одоо монголчуудаа хандаж хэлэхэд бидэрт одоо эсний боловлын төрлөөр тий. Азийн наадамд болон Олимпийн наадмад оролцох бүрэн боломж байна. Бидний хамгийн ойрын зорилго бол тий 2028 оны Олимп бол байгаа. Магадгүй эсний боловлын төрлөөр Олимпиан болох боломж танд ч байгаа, бидэрч бол байна тий. Тэгэхээр Монгол улсын шигшээ багийн бүрэлдэхүүн бол хүлээж авахд бол бэлэн байна. Мөн 2032 оны Олимп дээр бид нар магадгүй Олимпийн медальтантай болох магадaltaй байгаа учраас та бүхэн маань Монголын эсний боловлын одоо хөгжилд хөв нэмрээ оруулж хамтарч ажилласай. Монголын эсний боловлын одоо Монголын эсний боловл одоо түүх бүтээгээсээ тий хөгжлийнхаа шатанд ингээд илүү их амжилттай байгаасай гэж хүсэж байна. За Монголын эсний боловлын холбооны бас тодорхой хэмжээний хийгдэж байгаа ажлуудын талаар өнөөдөр хоёулаа яалтчгүй одоо оюутан маань энд үүрэг хүлээсэн хүн учраас тодорхой мэдээллийг өглөө. Тэгээд зорж байгаа энэ ажил үйлсэд өндөр амжилт хүсье. За тэгээд хамгийн анхны сайн мэдээгээ болвол энэ Хайнаанд болох Азийн эсний наадмаас бид нэр хүлээх юм байна. Цаашдаа бол ингээд бэлтгэл сургуульд эдийн явагдаад эхэлсэн. Тэгээд олон хүмүүсээс оюутантай маань холбогдох байх гэж бодож байна. Тэгээ энэ доор гарч байгаа хаягаар магадгүй чамтай шууд холбогдож болно үстэй. Болно. Тэгэлгүй та бүхэнд холбогдоход бол бүрэн нээлттэй. Тэгээд Монголын одоо эсний боловлын хөгжил та бүхэн хөв нэмрээ оруулаасай гэж хүсэж байна. За баярлалаа. Хоёулаа боловлын талаар ярилцвал зөндөө л олон илүү зүйлийг ярихаар байна гэдэг шиг тий. За ингээд өнөөдрийн подкастад анхаарлаа хандуулсан үзэгч та бүхэндээ баярлалаа. Энэ удаагийн дугаарт Монголын эсний боловлын холбооны ерөнхий нарийн бичгийн дарга, за мөн шигшээ багийн дасгалжуулагч, тамирчин, волейболын спортын мастер мөнх хоёрын оюутан оролцлоо. За оюутантай баярлалаа. За баярлалаа.